8 цаг ажиллаад 8 цаг гэртээ зарцуулаад 8 цаг амьдрал дээр хизээч тийм юм байхгүй. Work life balance гэсэн зүйлүүд маш их ярьдаг боллоо шүү дээ. Гэхдээ миний хувьд болохоор Улаанбаатарт 2006 онд би чи оюутан болоод ирж ирсэн бол. Тэгээ тэрнээс хойш миний хувьд бол work life balance гэж ер нь бол огт байсангүй. Одоо ч байхгүй байна. Эсвэргээр бид нэр ингээ балансаа барих гээд байгаагаараа өөртөө илүү их стресс төлөх юм гэдгийг би ойлгосон байгаа байхгүй. Харин бид нар нөгөө work life гэдэг чинь бол нэгдэл юм аа. Harmony гэж ярьдаг байгаа. Нэг бүр яг ингээд амьдрал дээр ингээд туршаа явж байгаа. За би одоо жишээ нь 8 цаг ажиллаад 8 цаг гэртээ зарцуулаад 8 цаг амьдрал дээр хизээч тийм юм байхгүй. Хит нөгөө нэг work life balance гэж нэг инстаграмаар дүүрэн гой хүмүүсийн рeel хараад гадаад аялал хараад тэгэл ингээл гадагшаа явах гал Монако болохоор иймч машинтай, тийм машинтай, тэдэн төрний цалинтай, тийм ч офст манаас тэгэж ажиллаж гин гэд. Эхлээд ердөө тэр нэг нэгдлийг нь амар сайн ойлгох хэрэгтэй. Миний хувьд тэгэхэд яг 37 сая өнгөрсөн жил л би анх удаа баг гадагшаа аялж үзэж байгаа байхгүй. Ажлынхаа бүгдийг нь аваад 14 залууг аваад хайнаа нь яваад ирсэн. Анх удаа ингээд аялж авах чийтэй. Гэхдээ би хизээч харамсаагүй. Ягаад тэгэхээр болох юм нь болох цагтаа болдог. Тэрийг ингээд гоё ойлгочих юм бол сүүлийн үед байгаа залуучууд маань хэн нэг хараад өөрийгөө ингээд илүү стресстүүлээд илүү доош ирэх гэж ч юм уу одоо тийм байдлаас салж чадах юм болоо гэж миний хувьд хардаг байхгүй.